Сайн байцгаана уу? За та бүхэндээ өдрийн мэндийг хүргье. За намайг Пүрэв урлаа охтой Саран Гэрэл гэдэг. За би энэ Алтан молог суманда 25 жил ажиллаад тэтгэвртэй гарсан байгаа. За энэ 25 жил нь төрийн албанд 21 жил ажилласан юм байна. За үүнээс 16 жил нь төрийн захиргааны байгууллагт ажилласан байгаа. Ингээд багийн засаг даргаар бол 2009-с 2020 он хүртэл 3 удаа сонгогдод 12 жил ажилласан. 2020-с 2024 он хүртэл сумын иргэдийн төлөөлөгчдийн урлагийн дагаар 4 жил бас сонгогдсон ажилласан. За ингээд энэ 24 оны одоо 10 сард тэтгэвртэй гарсан байгаа. За ингээд сумын урлагийн албанаас одоо энэ ахмад насны зөвлөх үйлчилгээнд одоо зөвлөгөө авахаар одоо намайг бас урьж энэ ажилд одоо хамтарч ажиллаж байгаа бас урлагийн ажлын албанд бас талархснаа илэрхийлж байна. Бид улаан загсмаа анхны шатны хороогоо бид байгуулж дэд зөвлөө байв шинжилэн байгуулад төлөвлөгөө осуулсан үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээд саяхан бид бас хүмүүсийн өдрийнхөө ингээд зохион байгуулсан. Ерөнхийдөө бид энэ анхны шатны хороогоо бас шинэ цагт шинэ дэвшлэлээр ажиллахыг бодож байгаа. Тэгээд танд бас бидний ажиллаж байгаа байдал энэ талаар танд одоо шинэ одоо бид зөвлөгөө санал нийлбэл одоо юу вэ? Тэгэхээр танд бас зөвлөгөө өгч. За улаан загалмай одоо иргэдийн хурлын дэргэд бол одоо улаан загалмай хороо мөн гинтгээс орсон сэрэл зөвлөл одоо хамтарч те иргэдийн хурлын дарга маань одоо энэ хоёр ажлыг одоо авч явдаг байгаа. Тэгээд энэ улаан загалмай одоо ажил нь болохоор сумын хэмжээнд одоо энэ зүйлийг зохион байгуулалт хурал. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол улаан загалмай хороог бол одоо би бас тодорхой хэмжээнд ажилласан гэж одоо өөрөө өгнж байгаа. Одоо нэлээд бас ажил нэлээд урагшсан. Ялангуяа одоо дунд чатны хорооныхан бол нэлээд бидэрт нэлээд зөвлөгөө зөвлөмж өгж нэлээд хамтарч ажилладаг. За өнгөрсөн 4 жилийн хугацаанд бол одоо хүмүүнлэгийн өдрөөр мандал суманд очиж одоо хүмүүнлэгийн арга хэмжээ зохион байгуулсан. За тэндээс харж байхад бол энэ жил болохоор өрөө суманд хийсэн багтай би бас тэгж харсан. Тэгээд энэ хүмүүнлэгийн үйл ажиллагааг ер нь бол манай суманд зохион байгуулахад болохгүй юм уу? Болохгүй юм байхгүй гэж миний хувьд харсан. Яг тэр энэгээр одоо жинхэнэ иргэдэд далаацтай улаан загалмай гэдэг одоо байгууллага яг юу ямар ажил хийж байна? Яг өвөө чинь юу вэ гэдгийг энэ одоо сумдуудынхаа юуг татаж авчираад тэдэртэйгээ нийлээд тэгээд дээр нөгөө төр юуныхаа аж ахуй нэгж байгууллагуудаа яг энэ одоо хүмүүнлэгийн ажил татаж оролцуулаад энгүүл бол одоо нэлээд нөгөө улаан загалмай үйл ажиллагаа чинь нэлээд бас иргэдэд хүрсэн наалцсан. Нэлээд тийм ажил болох юм болов уу гэж миний хувьд өнгөрсөн 4 жилийн хугацаанд тэгж харсан. Манайх бол энэ сум манай сум бол одоо тэр тал дээр бол бусад сумдуудаас утгах юм бол байхгүй гэж миний хувьд харж байгаа. Тэгээд энэ одоо юм дээрээ чиглэл дээрээ одоо дөрөөлөд гэдэг юм уу улам ингээд сайхан сайжруулах ажлууд эргээгээд нөгөө олон нийтийн байгууллага нөгөө аж ахуй нэгжүүд иргэд маань энэ улаан загалмайтай ингээд хамтарч ажиллаад ийм цагаан өгөөчтэй буйны сайхан ажил хийх юм байна. Өгөөчтэй биеиндээ туслах юм ингээд та нарыг түшээд ингээд нэгэн наашаа ингээд энэ ажил маань ингээд хамтан ажил болох гэж миний хувьд тэгж харж байгаа. Тэгээд бид ерөөд уд удынч тэр улаан загалмай агчдны хийсэн хорооны ажлыг би судалж үзсэн. Тэгээд ерөөд энэ жилдээ бол арай шинэлэг байдлаар улаан загалмай дунд чатны хорооны өдөр зөвлөхийн болон улаан загалмай анх шатны хороотойгоо нийлээд хөдөөгийн баг дээр яг хөдөөргөж чиглэсэн өдөртгийн арга хэмжээ хий гэсэн төлөвлөгөө гаргасан байгаа. Энэ тал дээр танд бас хэлж шүү шинэлэг бай гэдгээс нь бид бодсон байна. Зөв. Ялангуяа одоо нэг улаан загалмай ажил үйлчилгээ ер нь бол одоо улаан загалмай нөгөө тусламж үйлчилгээ чи ер нь 100 торхон манай одоо улсын хэмжээнд ер нь 100 торхон үер усны аюул, галт өмрийн аюул одоо эрсдэлтэй тийм 3 нөхцөл байдаг шүү дээ.
Гол нь одоо манай малчтад бол одоо зод турхны асуудыг хүнд тусаж малчт руу чиглэсэн нэлээд бас тусламжийн чиглэл нь бол нэлээд манай малчт руугаа чиглэсэн байдаг. Тийм учраас бас малчтаа бас ойлгуулад тий бас бие биендээ бас заавал бусдаас биш бие биендээ бас туслах бас тийм санаачлал өрнөдөд тий тэр сайхан өдрийнхээ арга хэмжээнд бас тийм арга хэмжээ өрнөдөд бас нөгөө улаан загалмаа ийм бас тий биеинд одоо сайн үсэдгүй шүү биеинд ингэж дэмждэггүй шүү ийм байгууллага байдгүй шүү хамтарч ажиллаарай гэсэн бас санал одоо чиглэл мессежийг өгж байгаа тэр бол зөв одоо ингэж эхэлж ажиллах нь зөв гэж одоо миний мэдэж байна. Бас сайхан санаачлах байгаа юм тий. Ер нь төрийн байгууллагуудад иргэдээс одоо өргөдөл гомдол маш их орж ирдэг. За ялангуяа бас сумын иргэдийн хуралд нэлээд бас өргөдөл гомдол орж ирдэг. Энэ бол яг одоо иргэдийн төлөөлөл гэдэг чинь бид нар ч одоо иргэдэд төлөөлөл 5,000 иргэний төлөөлөл 21-ийн төлөөлөгч маань одоо энэ одоо сумд бодлого чиглэлийг хэрэгжүүлж ажиллаж байгаа юм бол одоо иргэд наашаага хандсан зүй ясны хэрэг байгаа. За ингээд төрийн одоо захиргааныхаа байгууллагт ирж одоо өргөдлөө гомдлоо саналаа өгж байгаа иргэд маань одоо та хэд мань иргэдтэй одоо тэр өргөдлөх найраг өгөх ёстой хуулийнхаа хугацаанд. За тэгээд хуулийн хүрээнд одоо иргэдийн маань одоо хүсэж байгаа өргөдлийн гомдлын хуулийн хүрээнд та хэд одоо хариулт өгөх учраас тэр иргэдийн маань одоо хүссэн өргөдлөөрөө хүссэн тэр санал нь хүсэл нь тэрэн болгон бас одоо биелэлээ олно гэсэн юм бол бас байдгүй. Хуульд нийцүүлж та нар тэр өргөдлийг барагдуулах үүрэгтэй байдаг учраас тэгэхээр ирсэн иргэдтэй одоо өргөдлийг авах өргөдөлт нь хариу өгөхдөө иргэдтэйгээ маш сайхан одоо нөгөө боловсон зүй ёсны төрийн албаны ёс зүйгээ бариад сайхан ёс зүйтэй харьцаж хүн одоо хүний нөгөө харьцаанаас хүнд одоо иргэд маань тий харьцаанаас хүнд одоо юу санагддаг. Сайхан харьцаад одоо таны өргөдөл юм байна, таны өргөдлийг хүлээж авлаа. Хуулийн хүрээнд таны өргөдөл ийм учраас ингээд шийдэгдээгүй маа. Зөв сайхан ойлгуулад ингээд хүний бие хилэмжтэй гарч байгаа үг ярианаас ч хүмүүс одоо сайхан хүлээж авдаг учраас хүмүүс иргэдээ сайхан хүндэтгэлтэй сайхан ёс зүйтэй харьцаад ингээд сайхан гаргахад хүн хэдий тэр өргөдлийнх нь одоо хүсэж ирсэн өргөдөл нь биелээгүй ч гэсэн сайхан сэтгэлээ өртөд айгүй сайхан гараад явдаг. Тэгэхээр та нарт захижилээд тэр одоо иргэдтэйгээ орж ирсэн иргэдтэй сайхан хүн одоо бохирдолтой ч орж ирнэ, ууртай янз л орж ирдэг шүү дээ. Тэгэхээр нэг сайхан харьцаад гарахад хүн нэг сайхан сэтгэлийн тайвшраад уужраад бас гардаг нэг тийм бас олон жилийн бас дунд ч одоо бид нар ажиллаж амьдарч байгаа. Тийм үйлдэл зөндөө гардаг. Тэгээд энэ дээрээ та хэд нэг сайхан анхаарч ажиллаарай гэж одоо ахмад хүний хувьд бас тайлбар